Олон улсын Монгол судлалын холбоо. Олон улсын Монгол судлалын холбоо нь олон улсын хэмжээнд Монгол судлалын мэдээлэл түгээх, эрдэм шинжилгээний сэтгүүл, цуврал, эрхлэн хэвлүүлэх, хурал зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллага. 1970 онд олон улсын монгол иргэнтний их хурлын байнгын хороо нэртэй байгуулагдаж 20 шахам жил амжилттай ажилласны дараа түүнийг байнгын үйл ажиллагаатай болгон өргөжүүлэх зорилгоор 1987 онд 36 орн олон улсын 4 байгууллага болон ЮНЕСКОгийн ерөнхий нарийн бичгийн даргын бие төлөөлөгчийн оролцоотойгоор олон улсын монгол судлалын холбоог байгуулахаар шийдвэрлэжээ. Ингэснээр олон улсын монгол судлалын холбоо өөрийн үйл ажиллагааны чиглэл зорилтыг тусгасан бүрмээ боловсруулж их хурлаараа батлуулан мөрөгсөрүүлсэн. Олон улсын монгол судлалын холбоо монгол судлалын үйл ажиллагааг олон улсын хэмжээнд тогтмол явуулж 1990 оноос олон улсын эрдэм шинжилгээний Монголикас сэтгүүл гадаад дотоодын монгол эрдэмтдийн 40 гаруй бүтээлийг эдгээр хэвлүүлж түүнчлэн олон улсын монгол эрдэмтдийн их хурлыг зохион байгуулж ирлээ. 5 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг тус хурлыг 2026 оноос эхлэн 3 жил тутамд нэг удаа зохион байгуулах болсон. Олон улсын монгол судлалын холбоо эдгээр гадаад дотоодын 1000 орчим гишүүнтэйгээс гадна монгол судлалын 40 гаруй төвтэй хамтран ажиллаж эдгээрт эрхлэн хэвлүүлдэг сэтгүүл, цуврал болон монгол судлалын холбоотой шинэ мэдээлэл түгээх чиглэлээр ажиллаж байна. Олон улсын монгол судлалын холбооны үйл ажиллагаа нэг талаар монгол судлалын эрдэм шинжилгээний чиглэлтэй, нөгөө талаар монгол үндэстнийхээ түүх, соёл, зан заншил, улс орныхоо өнөөгийн бодит байдлыг судалгааны бүтээлээр дамжуулан гадаадд сурталчлан таниулахад чиглэж байна. Мөн монгол улсын гадаад нэр хүндийг өсгөх, монгол үндэстнийхээ хэл, түүх, соёлын судалгааг олон улсын хэмжээнд өргөжүүлэх нь гадаадын монгол судлалын төвүүдийн үйл ажиллагаа, монгол эрдэмтдийн мэдээллийг дэмжих, монгол судлалын залуу үеийг бэлтгэхэд анхааран ажиллаж байна. Олон улсын монгол судлалын холбооны сүүлийн 3
Олон улсын Монгол судлалын холбоо, соёл урлагийн их сургуулийн харьяа, соёл урлаг судлалын хүрээлэн, Монгол улсын их сургуулийн шинжлэх ухааны сургууль, Индиана их сургууль, шинжлэх ухааны академийн философи хүрээлэн, Заназрын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Монголын уран зургийн галерей хамтран, Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын зураач, төрийн соёлхолт урлагийн гавьяа зүтгэлтэн, урлаг судлалын ухааны доктор Нямосрын Цүлтмийн мэндэлсний 100 жилийн ой зориулсан Монголын дүрслэх урлаг судлалын өнөө ирээдүй сэдвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 9-р сарын 6-ны өдөр зохион байгуулсан юм. Тусварлаар Цүлтмийн судалгаа, уран бүтээл, тойрголын онцлог, Монголын дүрслэх урлагийн уламжлалт соёл, сэтгэлгээ, Монголын дүрслэх урлаг судлалын онол арга зүй, түүхийг хамарсан шин сэдвт судалгаа, Монголын дүрслэх урлагийн бүтээлийн орчин цагийн чиг хандлага гэсэн сэдвийн хүрээнд 18 эрдэмтэн судлаачид бэлтгэл хэлэлцүүллээ. Мөн хурлын үеэр Нямосрын Цүлтмийн нэрэмжит тэтгэлгийг жил бүр Монголын урлаг судлалаар ажиллаж буй гадаадын залуу монгол судлаачид олох оруулсныг зарласан юм. Бүгд найрамдах Солонгос улсын Монгол судлалын нийгэмлэг, Дангуг их сургууль, олон улсын Монгол судлалын холбоо хамтран Азийн Монгол судлалын хурлыг Чонан хотод 2024 оны 9-р сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулсан. Олон улсын Монгол судлалын холбоо бүгд найрамдах Итали улсын Венец хотдох Ка Фоскарын их сургуулийн Аз болон Хойд Африк судлалын тэнхимтэй хамтран Европын Монгол судлалын олон улсын хурлыг Марко Пологийн 700 жилээр тохиолдуулан Итали улсын Венец хотод 2024 оны 11-р сарын 27-ноос 29-ний өдрүүдэд зохион байгуулсан байна. Хуралд Монгол, Итали, Унгар, Франц, Швед, Польш, Дани, Норвеги, Канада, Герман, Турк, Орос, бүгд найрамдах Хятад улс, Англи, Австри, Энэтхэг, Чех, Швейцар, Бостон зэрэг улсын нийт 70 орчим эрдэмтэн судлаачид оролцож, монголчуудын түүх соёл, шашин шүтлэг, хэл, урлаг, улс төр, эдийн засаг, олон улсын харилцааны өнөөгийн байдлыг хийгээд Хэтийн төлөвийн талаар хэлэлцлээ. Австрийн шинжлэх ухааны академид 2024 оны 11-р сарын 25-26-ны өдрүүдэд Монгол судлалын симпозиум боллоо. Тусваралд олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Заяабаатар оролцож нээлтийн үг хэлсэн юм. Олон улсын Монгол эрдэмтдийн 12 дугаар их хурал нь Монгол улсын ерөнхийлөгчийн вээлдор Монголын энх тайван болон түүхэн туршлага сэдвээр 2023 оны 8 дугаар сарын 9-өөс 14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж 20 орны 307 эрдэмтэн оролцсон 6 салбар хуралдаанаар илтгэл хэлэлцүүлсэн юм. 12 дугаар их хурлын эмэгтгэл нь 6 салбар хуралдааны илтгэлүүдийг багтаасан 4 дэвтрээр хэвлэгдлээ. Монгол улсаас Канада улсад суугаа элчин сайд яам, Канада дахь монгол судлалыг дэмжих, монгол судлалын чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэн судлаачид хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх зорилгоор Канада дахь монгол судлал хил хязгааргүй тал нутгийн яриа хэлэлцээ форумыг Оттава хотноо 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан. Энэ удаагийн форумыг Канада улсад монгол судлалыг үндэслэгчдийн нэг профессор Вен Шлефт зориуллаа. Форумд олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Заяабаатар илгээл түргүүллээ. Олон улсын монгол судлалын холбооны хамтран зохион байгуулсан Монгол судлалын өнгөрсөн одоо ирээдүй сэдвт олон улсын хурал бүгд найрамдах Франц улсын дорн дахины хэл иргэншлийн дээд сургууль 2025 оны 11-р сарын 13-14-ний өдрүүдэд болсон юм. Бүгд найрамдах Польш улсын Варшавын их сургуулийн Аз Африкийн факультетээс 2 жил тутам зохион байгуулдаг Монгол улс болон монголчууд өнгөрсөн өнөө үе сэдвт Монгол судлалын олон улсын 5 дугаар хурал 2025 оны 12 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд болсон. Хурлыг Варшавын их сургуулийн Аз Африкийн соёлын салбар, Польш дахь Монгол улсын элчин сайд яам, Монгол улсын их сургууль, олон улсын Монгол судлалын холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд хэл шинжилэл, шашин судлал, археолог, геолог, анагаах ухаан, соёл судлал, антрополог, эдийн засаг, урлал судлал зэрэг салбарыг хамарсан Польш, Франц, Австри, Унгар, холбооны бүгд найрамдах Герман улс, Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улс, бүгд найрамдах Хятад улс, бүгд найрамдах Чех улс, Бельги, Эстон зэрэг 10 гаруй улсын 70 орчим судлаачийн 59 илтгэлийг хэлэлцлээ. Монгол судлалын 2 дугаар олон улсын эрдэм шинжилгээний хурал
Унгар улсын Өдөржил оронд их сургуулийн Монгол болон Төв Аз судлалын тэнхим, Монгол судлалын төв, Бурхны шашин судлалын төв, Монгол улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхим, утга зохиол урлаг судлалын тэнхим, Монголын Манж судлалын холбоо хамтран Aspects of Manchu Studies Манж судлалын 2 дугаар олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 5 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Унгар улсын Будапешт хотноо амжилттай зохион байгууллаа. Хурлын нээлтэд олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Заяавбаатар мэдчилгээ дэвшүүлсэн. 10 орны их сургууль эрдэм шинжилгээний байгууллагын 40 гаруй судлаач оролцож Манж судлал болон Монгол судлалын чиглэлээр илтгэл хэлэлцүүллээ. Чех улсын Карл их сургуулийн Монгол судлалын төвөөс Mongolian Language in Contact олон улсын эрдэм шинжилгээний 3 дугаар баг хурлыг 5 дугаар сарын 26-27-ны өдрүүд Праг хотноо амжилттай зохион байгууллаа. Баг хурлын нээлтэд олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Заяавбаатар мэдчилгээ дэвшүүллээ. 2022 оноос эхлэн 2 жил тутам уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү баг хурал нь Монгол хэл бусад хэл соёлтой хэрхэн харилцан нөлөөлж, ховсон хөгжиж буйг олон улсын түвшинд судлан хэлэлцдгээрээ онцлогтой бөгөөд Монгол судлалын салбар дахь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Энэ удаагийн баг хуралд 7 улсын 30 гаруй эрдэмтэн судлаач оролцож хэл шинжилэл, орчуулга, соёл зэрэг 20 орчим сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Олон улсын Монгол судлалын холбоо 2023-аас 2026 онд холбооны гишүүнчлэлийг идэвхжүүлэх, Монгол судлалын мэдээллийг тогтворжуулах, Аз, Европ, Хойд Америкийн Монгол судлалын хурлыг тогтмолжуулах, олон улсын монголч эрдэмтний 5 жил тутмын хурлыг 3 жил тутам болгох, 13 дугаар их хурлын бэлтгэл ажлыг хангах зэргээр Монгол судлалыг дэмжих бодлогыг төрийн бодлогын түвшинд хүргэх, гадаад дотоодын Монгол судлалын эрдэм шинжилгээний байгууллага хоорондын гүүр болох тэгш хүртээмжтэй ажиллах зарчмыг баримтлан ажиллаж байна.